Сайн уу хүүхдүүдээ. За өнөөдөр багш нь та нартай номон дуртай ануужин охиныг хийж үзүүлье. За багш нь эхлээд суурайхийн. За ногоо өнгнөөсөө баг зэргийг үлдээгээд үлдснийг бүгдийг гаргаад дээрээс нь бүтэн шар өнгө нэмчихэж байна. За ерөнхийдөө л 2 бүтэн өнгө байна шүү дээ, тий. За энийг маш сайн холиод өгнө. Ногоон шар 2 өнгийг хооронд нь холихоор ийм гоё гэгээтэй ногоон өнгө гарч ирж байгааз. За энийг хэдүүлээ. Дээрээс нь харахад дугуй хэлбэртэй. За хажуу талаас нь харахад бас ховоо хөрхөн өндөр. За ийм суур болж байгаа. За энийг хэдүүлээ гоё өвс ургамалтай ингээ хийж гэж бас болно. За дээрээс нь цэцэг навчтай нэмэхээр юмнууд байвал манайхан өөрсдийнхөө хүслээр нэмээрээ. За ингээд дээрээс нь гоё хутхан багшаараа өвснүүдийг ингээд зураад өгнө вэ, тий. За үүнийгээ хэдүүлээ хатжаах хооронд суурай хатжаах хооронд хэдүүлээ ануужин охиныхоо за арсны өнгийг гарганаа. За энэ цайвар өнгнөөс багш нь талыг аваад үүн дээрээсээ жижигхэн шар өнгө, жижигхэн бор өнгө авлаа. За ингээд сайн холиод өгнө. За ингээ хоолохоор чинь гоё арсны өнгө гараад ирж байгааз. За үүнээсээ хэдүүлээ талыг нь аваад дуутанд хийлээ. Талаар нь хэдүүлээ толгоогоо хийнэ. За маш гоё бөөрийн хилөөд гадаргууг гүлгэр болгосны дараа хавтгайлаад нүдний хохорхойг ядам хоруугаараа дараад өглөө. За үүнийхээ дараагаар хэдүүлээ хамрыг нь хийн. За хамар нь маш хөөрхөн жижигхэн хөөрхөн хамар байгаа. За ингээд нүдний хогорхой доод хэсэгт наагаад өглөө. Чигчлүүрнийхээ үзүүрээр хамарныхаа 2 нүхийг нь доороос нь дээш нь хатгаад өгсөн байна. За энэ удаа багш нь өмнөх хийсэн хүүхэлдэйнүүдийг бодвол шал өөр ам хийх гэж байна. За улаан бор 2 өнгийг хооронд нь холиод за ийм улаан боровтор ийм өнгө гарч ирж байгааз. За энийг хэдүүлээ гоё инээж байгаа амны хэлбэрт оруулъя. Хавтгай амны хэлбэр байгаа шүү. Нилээн хавтгай. За энийг хэдүүлээ хамрын доод хэсэгт сайн наагаад өгнө. За энэ үүн дээрээсээ хэдүүлээ хилэн дотроо харагдаж байгаа маягаар хийн. За багш нь ягаан өнгөө за тод ягаан өнгөтэй холлоо. За 2 жижигхэн ягаанаа хооронд нь холиод за дундаас нь дунд зэргийн ийм гоё яг натурал ягаан өнгө. За энийг хэдүүлээ аман дээрээ наагаад өгье. За хар үзгэн бал хэдүүлээ ашигладаг штэ, тий. Хар үзгэн балаар ингээд тойрог хүрээг ингээд гоё хийгээд хүрээлчиж байна. За ингэж зурхтаа маш болгоомжтой. Үзэгнийхээ яг үзүүрээр нь маш хөнгөн дараа зурна шүү хүүхдүүдээ. За одоо үүнийхээ дараа хэдүүлээ нүднийхээ цагааныг хийдэг. За ануужин охин маань маш хөөрхөн тийм бүлтгэр тийм цаваас хэрэглэн нүдтэй байгаа. За ингээд загсан хэлбэр оруулаад нүднийхээ хонхорхой дээр наачи. За бүр хилөөд за гонцгоолоо тийм загсан хэлбэр үүсгээд за нүдний хонхорхой дээр ингээд тараагаад нэлээд хавтгаалаад наачлаа. За үүн дээрээ хэдүүлээ хар өнгөө нэмнэ. За 2 шиг бөөрийнхий хар өнгөө адил тэнцүү хар өнгө байгаа шүү дээ. Энийг хэдүүлээ хавтгаалаад за цагаан дээрээ наагаад өгнө. Багжаараа сайхан тараагаад за яг ингэж бөөр хийлж тарааж байгааз багш нь за аль болох 2 хараа ижил хэмжээтэй болтолтод тараана гэсэн үг шүү. Үүнийхээ дараа хэдүүлээ нүднийхээ гялтгарыг хийн. За 2 том 2 жижиг гэд багш нь 4 ширхэг ийм бөөрийнхийг за 2 томын нүдний захта 2 жижигийн нүднийхээ дотгошоогоо наагаад өглөө. За ингээд нүдний гэрэл хийснээрээ маш гоё тийм гэлтганж харагддаг. За одоо хэдүүлээ нүднийхээ контрыг зурж байна. За яг л нөгөө нэг энэ үзэгнийхээ үзүүрийг маш сайн мэдрээд эргэнүүлэх маягаар ингээд маш зөөлхөн хүрээд цаашаа огтхонч дарахгүйгээр маш зөөлхөн бодох нь шүү дээ, тий, контро. За ингээд контро хийгээд өгснийхаа дараа хэдүүлээ хөмсгөө зурнаа. За хөмсг маань маш тийм хөөрхөн
урт нарийнхаа хөмсөг байгаа. За баг зэргийн юм доошогоо одоо унжуу маягтай тий. За ийм хөөрхөн охины царай гараад ирлээ штэ тий. За үүн дээрээсээ хэдүүлээ үсээ хийнэ. За багш нь харанг, боронг хоёрыг хооронд нь холилоо. За энэ хоёрыг хооронд нь холвол одоо тийм хар боронг гарч ирнэ. За эндээсээ хоёр тэнцүү хуваагаад за нэг нь уутандаа хийгээд тавьчихна. За нөгөө хөөр нь хэдүүлээ үсээ хийн. За ингээд гаднах хэсгүүдээ сайхан хавтгаалаад ардаа жоохон одоо гол цэгтэй арай өргөн үлдээгээд за ингээд толгойнхоо ард нааж байгаа л нааш нь сайхан тойруулаад наачгна шүү дээ тий. За анаж охин маань 2 салаа үстэй байгаа. За тийм учраас багш нь үсний хуваалтыг яг голоор нь хийсэн. За ингээд үсний хэлбэрийн дагуу гутхан багжаараа зүсэлтүүдийг за ийм том зүсэлтүүдийг ингээд хийчихэж байна. За одоо хэдүүлээ анаж охиныхоо урд үсийг хийн. За нөгөө нэг найруулсан өнгнөөс л тасдаж аваад байна шүү дээ тий. Хар боронгийг найруулсан шүү дээ хэдүүлээ хайлсан. За одоо урд үсийг за ингээд урд усны хуваалтуудыг нь хийгээд өглөө. За ингээд сайн наагаад за ингээд нүдэн дээр бас баг зэргийн дараа данслаад өгч штэ тий агш нь. За үүнийхээ дараа хэдүүлээ охиныхоо чихийг хийнэ. За арсны өнгөнөөсөө 2 ижлэгэн бөөргийг гаргалаа. За үсний дооцгээс ингээд нүдний баг зэргийн доошогоо ингээд наагаад өглөө. За чихэн дээрээ хэдүүлээ ингээд баг зэргийн хонхоолоход өгүүлээс чих маань илүү хөөрхөн харагдана. За шор модоо хэдүүлээ хугална. За хамрын харалдаа одоо толгойн нэгц доороос нь шор модоо оруулж өгсөн. За үүнийхээ дараа хэдүүлээ хүзүүгээ за ингээд тойруулаад наагаад өгнө. За ингээд шор модныхоо тусламжтайгаар хүзүү толгой маань маш гоё холбогдлоо. За үүнийхээ дараа багш нь обрушкин хийх гэж байна. За улаан ягаан гэсэн 2 өнгөө хооронд нь холилоо. За холиод гонцгойлоод нэлээ хөөрхөн том обрушктэй байдаг. За ингээд тойруулаад толгойн дээд хэсэгт нь наагаад өгье. За ингэж наасныхаа дараа хэдүүлээ шор модныхоо яг үзүүрсгийг ингээ хугалчихна. За та нарт маань одоо чигчлүүр байвал чигчлүүр болно шүү хүмүүдээ обрушкинд те. За ингээд обрушк маань ийм хөөрхөн 2 чихтэй байгаа. За улаан өнгнөөсөө багш нь 2 бөөрийг жижигхэн 2 бөөрийг гаргалаа. Үнийгээ маш болгоомжтойгоор доош нь оруулаад өгье. За ингээд. За үүн дээрээсээ багш нь дахиад улаан өнгнөөсөө 2 том 2 жижиг гэсэн бөөрийнхнүүдийг бөөрхийлөөд жижигийн доор нь за томын дээр нь ингээд наагаад өгье. За ийм хөөрхөн эвэртэй обрушктай охин байна шүү дээ тий. За үүн дээрээсээ хэдүүлээ цээжээ хийнэ. За цээж нь бол нэлээ хөөрхөн жижигхэн хөөрхөн цээж байгаа. За ийм цагаан подволхтой. За үүнийгээ хэдүүлээ маш болгоомжтой ингээд шор мод руугаа оруулаад өгнө. Эрдөөсөө чанга барьж болохгүй хүчилж болдгоо шүү хүмүүдээ. За тэгээд хэдүүлээ охиныхоо цамцных нь одоо подволкных нь захыг нь хийх гэж байна. За багшигаа яг дуурайгаа тэгээрээ. За яг гол хэсгээс нь эхэлж наагаад за тойруулаад голт нь дахиад ингээд уулзуулчих жив штэ тий. Хоёр одоо талын захаа. За ингээ хутхан багжаараа багш нэмээд данслаад өглөө. За одоо хэдүүлээ юу хийх вэ гэхээр арсны өнгөөсөө аваад за энийгээ сайхан гонцгоолноо. За гол хэсэгтээ арай өргөн, за хоёр захтай арай нарийн тий. За энийгээ хэдүүлээ энэ өвсөн дээрээ суулгаад өгье. За ингээд суулгацсан бол хэдүүлээ шор модоо одоо дахиад хугална. За ингэж харж байгаа л хугалчихна шүү дээ тий. За тэгээд дээрээс нь зааж оруулаад тэр илүү гарсан шор модон дээр бие оруулаад өгье. За энэ шор модны тусламжтай хэдүүлээ одоо хүүхэлтэйгээ охиныгоо маш тийм доктортой болгоно гэсэн үг. За багш нь дахиад улаан ягаан гэсэн 2 өнгөө хооронд нь холилоо. Энийг 2 хуваасан байгаа шүү багш нь. Саяны найруулсан өнгөө 2 хуваасан байгаа. За ингээд
гонцгоолж байгаа тавтгаалаад за энэ охин маань болохоор тийм гоё юбки юм шиг тийм дэрвгэр шорт өмссөн байдаг. За урд хэсгээрээ ингээд шорт юм шиг харагдаж байгаа ч гэсэн ард хэсгээрээ за юбк шиг ч юм уу те. За ингээд ард хэсгийг ингээд хооронд наагаад өгье. За тэгээд утган багжаараа хэдүүлээ шортны урд хэсгийн төсөлт хийгээд өгье. За ийм хөрхөн охин ингээд за энэ өвсөн дээр сууж штэ тий. За багш нь дахиад улаан өнгөөр нөгөө улаан ягаан өнгөө штэ түрүүний найруулсан. За тэрүүгээрээ одоо охиныхоо шортны халаасыг хийж байна. За өн дээрээсээ хутган багжаар ингээд гой зураад өглөө. За одоо хэдүүлээ юугаа хийх вэ гэхээр энэ охинд маань одоо хүрэн өнгө хэрэгтэй байгаа. За хүрэн өнгийг яаж гаргах вэ гэхээр улаан дээрээ маш бага харыг ингээ холиод өгнө. За тэгэхээр ийм улаан хүрэн өнгө гарч ирнэ. За эндээсээ багш нь томыг аваад даалт хийгээд жижигээр нь за жижигээр нь хэдүүлээ энэ охиныхоо футболкны доод хэсгийг хийх гэж байна. За ингээд тойруулаад наагаад өгье. За илүү гарсан хэсгээ багш нь хутган багжаараа ингээд тастад авчирна. За илүү хөөрхөн цэвэрхэн харагдаж байгааз. За үүнийхээ дараа хэдүүлээ охиныхоо футболкны юуг нь хийн. Ханцууг нь хийн. Бүрийнхийгөө наагаад өглөө. За мөр хэсэг дээр нь наачж байгааз тий. За ингэснийхаа дараа хэдүүлээ номоо хийнэ. За охин маань за ногоон хавцтай ном барьсан байгаа. За энийг ээлдээд хавцаа эхэлж ээлдээд за доторх хуудсуудыг нь ээлдээд за ингээд энийг тэгш өнцөгт хэлбэртэйгээр тастаад авчна. За ингээд энийг хэдүүлээ нууглаад ийм хөөрхөн жижигхэн хөөрхөн ном. За энэ дээрээс хэдүүлээ гоё номных нь одоо нэр нь ямар нэртэй ном байх нь те гоё үг өчөж болно. За ингээд хүрээгээр нь багш нь чигчлүүрээр ингээд гоё хатгаад өгсөн байгаа. За одоо хэдүүлээ охиныхоо гарыг нь хийнэ. 2 ижилхэн арсны өнгийг бүрхийлээ тавьсан байна. За энийг ээлдээд гонцгоолоод за ингээд гар хуруутай хэсгийг сайхан хавтгаалж хагаад хуруунуудаа зураад өгье. Ингээд одоо энэ ханцууныхаа доороос нь сайхан наагаад өгье. За ингээд гартаа номоо барьсан байгаа юм шиг тий. Гонцгоолоод одоо яг хуруутай хэсгийг сайхан хавтгаалж агаад дээрэс нь 4 зураас за ингээд маш сайн нааж өгнө шүү. За номоо твэрсэн байгаа тий. Номонд их хайртай охин байна штэ тий. За одоо хэдүүлээ охиныхоо гутлыг нь хийх дутуу байгаа. За одоо энэ нөгөө нэг хүрэн бор өнгөөрөө багш нь футболкных нь ханцууны доод хэсгийг нь хийж байна. За ингээд гой тойруулаад наагаад өгье. За одоо жихнэсээ хэдүүлээ гутал руугаа оръё. За багш нь нөгөө нэг хүрэн өнгө байгаа штэ саяны нөгөө ханцууны доод хэсгийг хийсэн. За тэрүүгээрээ гутлаа хийчихнэ. За 2 ийм хүрэн өнгийг бүрхийлээд 2 цагаан өнгийг бүрхийлсэн байгаа. Хүрэн өнгөөрөө багш нь гутлынхаа дээд хэсгийг хийж байна. За цагаан өнгөөр багш нь гутлынхаа улыг хийнэ. За ингээд сайхан наагаад өгье. Нухаж байгаа сайхан бүрхийлвэл за ингээд гутлынхаа доод хэсгийг уул хэсгийг сайхан наагаад өглөө. За энийг хэдүүлээ яаж тогтоох вэ гэхээр за энэ чигчлөөр байж болно шүү. За багш нь болохоор шор модныхаа үзүүрийг хуглаад үзүүртэй хэсгийг хөлийнхаа дээд хэсэг рүү орууллаа. За ингэж хийснээр гутал маань одоо хугараад унаад байхгүй. За арай бат бөх болно гэсэн үг шүү дээ тий. За ингээд хөөрхөн охин маань гуталтай боллоо. За гутлынхаа дээгүүрд аваад гарсан хөөрхөн цагаан амьстай. За ингээ багшийнхаа дагаад 大 дуурайгаа тэгээрээ.
За ингээд аимсаа хөөрхөн гутлынхаа дээр наагаад үгэй. За нөгөө аимсаа ч гэсэн муу адил наагаад өгнө. За ингээд ерөнхийдөө бол ануужийн охин маань бараг л гараад ирлээ. Нэг л юм дутуу байна. За тэр бол үс байгаа. За үсээ хэдүүлээ хамгийн түрүүнд найраас үсний өнгөө штэ. Тэрнийхээ үлдсэн өнгөөр за тэрийг 2 хуваагаад бүрэг хийлөөд за энийг гой гонцгойлж байгаад бүдүүн хэсгээр нь за толгоон дээрээ наа их гой өтгөн за ийм гой үсээ ингээд орооцын маягтай те ийм гой үстэй охин байгаа. Ста хөрхөн гангаа охин байгааз за нөгөө талынхаа үсийг ч гэсэн яг л адилхан хийчин гэсэн үг. За тэгээд манай хүүхдүүд өөрчлөх өөрчлөөд нэмэх нэмээд өөрсдийнхөөрөө аривжуулаад гоё хийгээрэй. Багш нь бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа.